Ma Dong-seok эгэлжирийн төрхтөө ирнэ. Цаана брутал харизм мэдрэгддэг ир. Түүнийг эмэгтэй хүмүүс хараад жинхэнэ эр нөхөр, сайн эцэг, мужик, нүдэн дулаахан ах гэцгээдэг. Ma Dong-seok-ийн карьер болон бэлтгэлийн тухай энэхүү бичлэгнээс үзээрэй. Харин та бүхэн реклам явах зуур лайк дараад дэмжиж өгөөрэй. Ардын натурал ном 6 сараас илүү удаан хугацаанд хичээлсэн. Багш, дасгалжуулагч, натуралаар хичээлдэг хүмүүст зориулагдсан. Сүүлийн үеийн судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй товч хураангуй цахим номыг авахыг хүсвэл PM бичээрэй. Ma Dong-seok-ийн жинхэнэ нэр бол Lee Dong-seok, харин баруун түүнийг Don Lee гэж дууддаг. Lee Dong-seok нь 1971 оны 3 дугаар сарын 1-нд Өмнөд Солонгос улсад төржээ. Түүний тайзны нэр нь Ma Dong-seok бөгөөд Man түүний 10 жилийн хожим болох Анма буюу чөтгөр гэсэн утгатай үг. Ma Dong-seok буюу барууныхны хувьд Don Lee нь 17 наснда иргэншлээ сольж Америк нэгдсэн улс руу нүүжээ. Хялбар учраас цаашид би түүнийг Don Lee гэж ярих болно. Тэрээр Америк нэгдсэн улсад анхандаа цэвэрлэгч, барилгачин, тракны жолооч, автобусны жолооч, шөнийн клубын хамгаалагч гэх мэт хар ажлуудыг хийн, мууж хооронд нүүдэл хийдэг байсан. Нэлээд олон ажил сольсны эцэст тэрээр Колумбус мужийг сургуульд илсэн, биеийн тамирын чиглэлээр төгссөн байна. Анх Don Lee Америк нэгдсэн улс руу нүүхдээ ердөө 60 кг байсан ба тэр үедээ эргэн тойрныхондоо ихэд дээрлэхүүлдэг байжээ. Эрх танхил хангалуун амьдралд өссөн биш болохоор эрэгтэй хүүхдүүд шарандаа өсөж том болон амжилтыг олох нь бий. Иймэрхүү түүхтэй алдартнууд гэвэл Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Жан-Клод Ван Дам, Джеки Чан, Том Круз, Киану Ривз, Леонардо Ди Каприо гэх мэт ур чагсаалт байгаа. Аз гаралтай 60 кг-тэй туранхай Don Lee бусдад дээрлэхүүлэхгүй тулд биеэ өгжүүлж эхэлжээ. Түүний биеийн мас хурдан нэмэгдэж 120 кг хүртэл мас авч чадсан байдаг. Мөн тэрээр жүжигчин болохоос өмнө 10 жил мэргэжлийнхаа дагуу хувийн дасгалжуулагч хийсэн. Don Lee дасгалжуулалтын карьерт ч хүртэл чамгүй амжилт гаргасан байдаг. UFC-гийн тулаанчд болох Марк Колман, Кевин Рендлман хоёр бол түүний шавнар юм. Магадгүй тулааны спортод удаан байсан учраас түүний киноны дүрүүд илүү бодиттой, амьдралтай харагддаг байж мэднэ. Чам шиг юмнуудыг хөөх хэрэгтэй. Өөрийнхөө нутг руу зайл. Тэгэхэд надад гар хүрвэл алан шүү. 2004 оны үед Don Lee дасгалжуулагчийн карьерээ өндөрлөн өөрийн эх орондоо буцаж очин кино жүжигчин болохоор шийдэв. Тэрээр найруулагч Min Jung-кигээс киноны дүрийн санал авч Heaven's Soldiers кинонд анхны дүрээ бүтээсэн байдаг. Түүний кино карьерийн эхлэл тийм амаргүй байсан бөгөөд түүний имиж, дүр төрх, сайн чанарын кинонуудад төдийлөн тохирохгүй байв. Ийм учраас кино пробонд орохын хажуугаар тэрээр хоолны мөнгө олохын тулд Солонгосын алдартай жүжигчдийг дасгалжуулж эхэлсэн байна. Жишээлбэл Park Jong-min, Cho In-sung, Gung Yoo, Kim Soo-rok гэх мэт жүжигчдийн бэлтгэлийг хийлэгдэг байжээ. Түүнийг бага настай байхад гэрт нь хулгай орсноос хойш тэрээр цагдаа болохыг хүсдэг болсон ба The Outlaws, The Roundup, Azuma, The Chronicles of Evil зэрэг кинонд цагдаагийн дүр бүтээн 2017 онд Солонгосын цагдаагийн хүндэт офицер болж Don Lee багын хүслээ биелүүлсэн юм. Бусаан хүрэх галт тэрэг. Энэхүү киног бид бүгд мэдэх бах. Хурдан гүйдэг зомбитой энэхүү киноны төсөв 8.5 сая Америк доллар байсан ч дэлхийн кино прокатанд 95 сая Америк долларын ашиг олсон. Тийм ч өндөр төсөвтэй биш атлаа зомби апокалипсис сэдвийн кинонууд донд үзэгчдийн таашаалыг хүртэж чадсан. Энэхүү киноны зоригтой ирнэ эхнэрийнхээ үгнээс гардаггүй булиа эрийн дүр Don Lee-г дэлхийд танигдуулсан юм. Бусад эрчүүдийн хувьд мунаг булиа эр атлаа эхнэрийнхээ хажууд бяцхан сайн хүү. Ер нь том биетэй хүч бэр ханхалсан эрчүүдийн дийлэнхэн дотроо уужуу тайван сайхан сэтгэлтэй сайн хүн байх нь илбэг. Яг нэг ийм л дүрийг гайхалтай гаргаж чадан үзэгчдийг түүнд санаа зовуулан амьд гараасаа гэсэн хүсэл төрүүлж чадсан. Гэвч тэрхүү туслах дүрийн үхэл олон үзэгчдийн зүрхийг өвтгсөн байх. Кино шүүмжич түүний үхлийн бурууг 3 бусад баатарт ногдуулдаг. Учир нь 3-ын гуруула тэнд цаана хаалга нээх гэж оролдохын оронд ядаж нэгэн тус болохгүй дээ гэцгээдэг. Train to Busan энэхүү киног үзээд танд ямар сэтгэл төрснөө комент хэсэгт хуваалцаарай. Don Lee Busan өрх галт тэрэг кинонд тоглосныхаа дараа дэлхийд Өмнөд Солонгосын хамгийн амжилттай жүжигчдийн нэг болж 2018 онд Солонгосын шилдэг жүжигчин болсон юм. Мөн тэрээр 2021 онд нээлттэй хийсэн Marvel-ийн Eternals кинонд тоглосноор Холливуудын анхны дүрээ бүтээн дэлхийд даяар алдартай болжээ. Түүний хувийн амьдралын хувьд гэвэл тэрээр 2016 оноос хойш телевизийн хөтлөгч, фитнес дасгалжуулагч Lee Jung-hwaтай болцож эхэлсэн.
Олон жил болцоод харилцаан тогтвортой байсан учраас хосууд өнгөрсөн жил гэрэлтэй батлуулжээ. Ковидын үе таарсан учраас хосууд хурмаа албан ёсоор зарлаагүй байна. Донлын Instagram хаягандаа идэвхтэй байдаг ч хувийн амьдралаа дэлгэдэггүй нэгэн. Энэ ч маш зөв. Хувийн амьдрал бол хувийн л амьдрал. Шар сайтууд дэлхийн оддын хувийн амьдралыг өнгөчж аль болох хар бараан зүйлсийг хайж олон түгээн хоолоо олж иддэг. Харин Донлигийн хувьд иймэрхүү алдаа гарахгүй байгаа нь сайшаалтай. Мадонг 2008 оноос хойш гар барилдаанаар хичээллэж байгаа бөгөөд чемпион гэх гар барилдааны тухай киноны гол дүр тоглосноор 2018 онд Солонгосын гар барилдааны холбооны ерөнхийлөгч болсон байдаг. Түүний гарны тойрог 53 см бөгөөд Дуэйн Жонсон хүртэл түүнийг гар барилдах челленжид дуудаж байсан байна. Донлигийн өндөр 178 см, харин жин нь 90 кг гэсэн байна. Гэвч ийм өндөртэй, ийм жинтэй хүний гарны тойрог 53 см хүрэх болов уу? Миний хувьд бол Донли 110 кг жинтэй, харин гарны тойрог нь 48 бах. Та юу гэж бодож байгаагаа комментлорой. Мадонг өдөр болгон 2 цаг гантил штангтай бэлтгэл хийдэг. Тэрээр зураг авалтынхаа үеэр нуруу болон мөрөндөө бэртэл авч 2 удаа хагалгаанд орж байсан болохоор хөнгөн жингээр бэлтгэл хийдэг болсон байна. Харин эд үедээ хэвтэй шахалт 220 кг-аар шахаж байсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Анаболик стероидтож 220 кг жинг дийлэн хүмүүс шахаж чадахгүй. Би бэлтгэл хийгээгүй бол шүдээ угаагүй юм шиг надад санагддаг. Сонирхолтой түүний хамгийн дуртай дасгалуудын нэг нь shadow boxing юм. Shadow boxing бол сүүдэртэйгээ тулалдахыг хэлдэг боксын хэллэг. Тэрээр багада Рокигийн нөлөөлөлд автаж мэргэжлийн боксчин болохыг хүсдэг байжээ. Тэвч учраас Сильвестр Сталлонегийн бүх хүчээрээ кино шиг гар барилдаанч тамирчны тухай кино хийсэн байх. Та бүхэн Сталлонегийн тоглосон бүх хүчээрээ Донлигийн тоглосон чемпион киног үзэхийг санал болгоё. 7 хоног ч спортоор хичээллэх эрч хүчээр цэнэглэгдэх болно гэж амлаж байна. Заримдаа би өөрөөсөө манай гэр бүл яагаад ийм ядуу юм бэ гэж асуудаг байсан. Тэр үед л миний дасгал сургуульд надад стресс уура тайлахад тусалсан. Энэ л миний төсвийн ядан хүлээж үнэхээр таашааж байсан цорын ганц зүйл байсан да. Олон биерхүү, гүндүүгүү, сайхан сэтгэлтэй хатуу чанга ирийн дүр төрхийн төлөөлөл болсон Донлигийн бичлэг энэ үрээд өндөрлөж байна. Хэрвээ таны таньдаг хүн манай бичлэгийн баатартай төстэй бол заавал меншн хийж энэ бичлэгийг үзүүлээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк, шеэр хийхээ бити мартаарай. 당신 지금 뭐 하는 겁니까? юу гэж байгаа юм бэ? Ингэж болоо гэж болдго юм уу? Жаах юм байж. Тавьж байна. 이게 Хөөе. 저기 애들 Машин түүхтүүд байхад 아니 저기 тийм түүхтүүд зууж байна гэдээ байна. Хүүхэд гинэ? Хүүхэд байсан юм уу? Би нэрээ тэнэг байна. Тийм байна. Хүүхэд байхад ингэж машина жолоодох ёстой нэг. 죄송합니다. Уучлаарай.